Шинжлэх ухааныг англиар science гэдэг. Мэдлэгийн цогцлбор, цуглуулга гэсэн утгатай. Scientia хэмээх латин үгнээс гаралтай. Мэдлэг гэсэн үг. Мэдлэг бол хүч гэдэг. Тэгвэл мэдлэгийг хэрвээ нэг бүтээгдэхүүнтэй зөвөрлөхбөл түүний үйлдвэр нь, нэг улстай зөвөрлөхбөл түүний нийслэл нь, харин нэг байгууллагатай зөвөрлөхбөл түүний төв офис нь гэж хэлж болох нэгэн гайхалтай газрыг та бүхэнд танилцуулъя. CERN буюу Европын цөмийн судалгааны төв. Энэ газар бол нэг үгээр хэлэхэд ер нь бол нэг үгээр хэлэх боломжгүй тийм гоё газар. Дэлхий дээрх бүхий л эрдэмтэд, шинжлэх ухаанчид, физикчдийн очиж ажиллахыг мөрөөддөг. За чаддаггүй маа гэхэд ядаж нэг барааг нь харахыг хүсдэг газар. Квант физикийн, цөмийн физикийн, игэл бөөмийн физикийн, ер нь шинжлэх ухааны бүхий л чухал ололт нээлтүүд энэ газраас ундран гардаг. Тийм ээ, энэ газарт игэл бөөмийн ертөнцөөс энхэн орчлонгийн бүхий л нууцыг тайлахын тулд хамгийн чадварлаг эрдэмтэд ажиллаж байсан ажилсаарч байна. Ажиллаж амжаагүй бол онол нь ядаж энэ газарт туршилтаар батлагдсан байгаа. Онлын болон туршилтын физикчид, инженерүүд ер нь дундаж IQ нь 150-тай хүмүүсийн ажиллаж амьдардаг нэг хотыг та төсөөлөд үзтээ. Гайхамшигт орчин биш гэж үү? Дэлхийн тарих нь хаана вэ гэвэл CERN гэж хэлж болно. Тэгвэл энэ газарт хүмүүс яг юу хийдэг юм бэ? Энд яг юу болдгийг мэддэггүй хүмүүс энэ газраас айна. Харин жаахан мэдээд эхэлбэл энэ газрын тухай улам илүү мэдхийг хүснэ. Тийм болохоор таны айдсыг дарж мэдэх хүслийг тань ундраахын тулд бүр илүү чухал нь энэ бичлэгийг үзэж байгаа ирээдүйн хойч маань магадгүй хизээ нэг өдөр энэ сайхан газарт Монгол улсаа төлөөлөд ажилласаа хэмээх найдвараар энэхүү бичлэгийг бэлтгэн хүргэлээ. Тэгэхээр энэ газраас имиж буй хүмүүсийн гол шалтгаан нь гэвэл хэвлэл мэдээллээр хяналтгүй хэрэг хийсэх ор үндэслэлгүй хувил дааны онолууд юм. Жишээлбэл CERN хэмээх энэ газар доорх лабораторид бөөмсийг гэрлийн хурданд хүртэл нь хурдсгаж цаг хугацаагаар аялахыг оролдож байна. Атомуудыг мөргөлдүүлээд маш их энерги гаргаж байна. Хар нүх үүсгэхийг туршиж байна гэх мэтчлэн. CERN-ийн барилгын урд Шива бурхны хөшөө байдаг. Энэ нь мөхлийн бэлэг тэмдэг юм. CERN-ийн эмблемд 666 байгаа нь юуг илэрхийлж байна вэ? Бас тэд бурхны бөөмийг илрүүлсэн байна. Ер нь бол бурхны ул мөрийг олжээ гэх мэт хэд сенсацлсан хандлт авахын тулд давс нэмсэн зарим нэг мэдээллийн платформуудын увайгүй оролдлогууд байдаг. Харин энэ бичлэгээр бүгдээрээ энэ бүгдийн ард яг юу байгааг хамтдаа тань мэдцгээе. Хувил дааны онол болон хуурмаг ухааны эсрэг дархлаагаа дэмжицгээе. Юуны өмнө CERN рүү орохоос өмнө товчхон түүхийг нь ярив. Дэлхийн 2 дугаар дайны дараа Европ тэр чигтээ сөхөрсөн байлаа. Ихэнх мундаг эрдэмтдээ дөрвсөн байлаа. Ард түмэн нь өлсөглөн байлаа. Нэг талд Америкчууд, нөгөө талд нь зөвлөлт хэмээх хоёр том хүчний голд хавчуулагдсан байлаа. Европчууд энэ хоцрогдлоос мултрахын тулд олон зуун жилийн мэдлэг болон шинжлэх ухааны суурьтай болохоор ч тэрүү ирээдүйн квант физикийн гарт, цөмийн физикийн гарт байгааг анзаараад шуудхан тэр дороо цөмийн судалгааны нэгдсэн том төв байгуулахаар санал нэгджээ. Өнөөдөр Европын цөмийг бүрдүүлж буй 12 улсын хамтын санхүүжилтээр Швейцарын Женев хотноо CERN-ийг байгуулсан байна. Энэхүү судалгааны төв нь олон улсын байгууллагын шин чанартай болохоор Швейцарын төвийг сахих бодлогоос нь шалтгаалаад Женев хотод төв лабораторийг нь байгуулах нь тун тохиромжтой байлаа. Женев хот бол нэг талаасаа даяарчлын бэлэг тэмдэг болсон учраас нэгдсэн үндэсний байгууллагын Европ дахь төв нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв нь, улаан загалмайн төв нь гэх мэтчлэн ихэнх олон улсын байгууллагын төв нь энэ хотод байдаг. CERN хэмээх энэ байгууллагад өнөөдөр дэлхийн маш олон улсын эрдэмтэд хамтраад хүчээ нэгтгээд туршилт судалгаа хийж байна. Гэхдээ энэ байгууллагатай хамтран ажиллахын тулд эхлээд мэдээж тэдний судалгааны ажилд нь нэмэр болох санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хариуд нь та өөрсдийн боловсон хүчнээ илгээж туршлага солилцох боломж нэгдэнэ. Харамсалтай нь манай улсад шинжлэх ухаан боловсруулалтаас илүү урлаг уран сайхан улс төрийн хэрүүл маргаан анхаарлын төвд байна. Хэрвээ та энэ лабораторийн тухай мэдээллийг оюутан надаас мэдэж авч байвал энэ бол эмгэнэл юм. За тэр ч яах вэ? Тэгэхээр энэ лабораторид яг юу хийдэг юм бэ? Юуг судалдаг юм бэ? Яагаад өндөр хөгжилтэй орнууд тэдэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна? Яагаад мундаг эрдэмтэд тэнд ажиллахыг мөрөөддөг юм бэ? Хамгийн энгийнээр тайлбарлавал энд бид ертөнцийг танин мэдхийг хичээж байна. Гэхдээ дурангаа сансрын уудам руу биш, санаанд багтамгүй жижигхэн бөөмс рүү чиглүүлж байгаад. Атомыг шинжилвээс маш олон зүйлийг бидэнд тайлбарладаг учраас шинжлэх ухааны бэлэг тэмдэг нь атом байдаг гэж өмнөх бичлэгүүд дээр ярьсан санагдана. Классик физик, квант физик болон бусад инженерийн салбарууд энд цуглараад ертөнцийг танин мэдхийг хичээж байна. ертөнцийн дөрвөн үндсэн хүчний талаар бид ярьсан. Энэ дөрвөн хүчийг нэгтгэх бүх зүйлийн онолыг гаргаж ирэхийн тулд хичээж байна.
Өмнөх бичлэгдээр ярьсан харанхуй матери болон харанхуй энергийн нууцыг тайлах гэж хичээж байна. Нэр өмнөх бичлэгдээр харанхуй энергийг анх Эйнштейн олсон тухай ярьж амжаагүй гэдгийг сануулъя. ертөнцийг тогтоонх гэдгийг хамгаалж байсан Эйнштейний томьёонд нэг зүйл жаахан буруугаар ажиллаад байсныг нь засах зорилгоор нэг зүйлийг нэмсэн ба үүнийгээ космологийн тогтмол хэмээн нэрлээд том ламптаагаар бидэнд харуулж байсан юм. Гэвч түүнийг нас барахаас өмнөхөн Эдвин Хаббл ертөнцийг тогтоонх биш тэлдэг гэдгийг батлах үед тэрээр тийм ээ космологийн тогтмол бол миний хамгийн том алдаа байсан юм гэж хэлдэг. Гэтэл Эйнштейний алдаа гэд байсан зүйл нь 1998 онд нэгдсэн харанхуй энерги болоод буцаад гараад ирсэн юм. Хүзэр болгоны ардаас гарч ирэх энэ агуу эрхмийн талаар ярих зүйл ахаад зөндөө бий. Нас барах хүртлээр тэрээр таталцал болон цахилгаан соронзон хүчийг нэгтгэхэд бүх зүйлийг тайлбарлах онолыг гаргаж ирэхийг хичээсэн ч амжаагүй. Одоо харин түүний хүслийг гүйцээх гээд CERN хэмээх лабораторид дэлхийн бүхий л мундаг эрдэмтэд ажиллаж байна. Цахилгаан соронзон болон Эйнштейнийг нас барсны дараа гарч ирсэн цөмийн их ба бага хүчнүүд хоорондоо ямар нэг байдлаар холбогдож байгаач таталцал нэг л тусдаа үлдээд байсан юм. Үүнийг тайлбарлахын тулд игэл бөөмийн стандарт модель дэх дутууг нөхөх хэрэгтэй. Нөхсөөрч байгаа. Байзаарай. Игэл бөөмийн стандарт модель гэж юу вэ? Өмнөх бичлэгүүдээр бид игэл бөөмсийн тухай хальт ярьж байсан. Атом бол ертөнцийн дээрх хамгийн жижиг матери биш. Атомын дотор протон, нейтрон болон электрон бий. Тэгвэл энэ гурваас жижиг зүйл байгаа юу? Эндээс цаашаа аялахад игэл бөөмийн физик бидний өмнө гарч ирнэ. Стандарт модель хэмээх онолоор игэл бөөмсийн харилцааг тайлбарладаг. Материйн тулгуур бөөмс, ертөнцийн дэх хамгийн жижигхэн нэгжүүд. Эдгээр бөөмсийг ерөнхийдөө хоёр ангилна. Материйн бөөмс болон хүч тээгч бөөмс. Материйн бөөмсийг өөрөөр фермион гэж нэрлэдэг. Энэ нь дотроо бас хоёр төрөл. Хаадрон болон лептон. Хаадрон гэдэг нь хүнд гэсэн утгатай. Хаадронын дотроо кваркуудыг агуулдаг бөгөөд кварк бол одоогоор ертөнцийн дээрх хамгийн жижигхэн нэгж юм. Гэхдээ кваркууд ганцаараа оршдоггүй. Хоорондоо хүчтэй харилцан үйлчлэлийн нөлөөгөөр холбогдоод протоныг, нейтроныг болон бусад хаадрон бөөмсийг бүрдүүлдэг. Лептон нь харин хөнгөн гэсэн утгатай бөгөөд дотроо электрон болон нейтриног агуулдаг юм. Эдгээр материйн бөөмс нь хоорондоо янз бүрийн харилцан үйлчлэлээр нэгдэж салсаар материйг буюу бодисыг, атомыг, элементийг, молекулыг, EDC-г ер нь бүх зүйлийг бүтээдэг. Харин тэр харилцан үйлчлэлийг зохицуулдаг хүч тээгч бөөмсийг бозон гэж нэрлэдэг. Эдгээр бөөмсийн зарим нь массгүй, зарим нь маш богинохон хугацаанд оршоод буцаад устдаг учраас материйг бүрдүүлэхэд тохиромжгүй. Тэдний гол үүрэг нь ертөнцийн үндсэн хүчүүдийг тээдэг ба фермионууд буюу материйн бөөмс хоорондын харилцан үйлчлэлийг зохицуулдаг. Жишээ нь фотон цахилгаан соронзон хүчийг, гулуун болохоор цөмийн их хүчийг, W болон Z бозонууд харин цөмийн бага хүчийг дамжуулах үүрэгтэй. Хүндийн хүч буюу таталцлыг тээгч бөөмийг хараахан илрүүлээгүй байгаа. Гравитон хэмээх таамаг бий. Эдгээр бозонууд дээр нэмэгдээд саяхан буюу 2012 онд нэг шинэ бозон гарч ирсэн нь Хиггсийн бозон буюу бурхны бөөм байсан юм. Энэ бөөмийн тусламжтайгаар стандарт моделийн маш том дутуу нөхөгдсөн учраас физикийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлээд энэ бөөмийн оршихуйг анх таамагласан шамтралгүй судалгаагаа үргэлжлүүлсээр байсан Петер Хиггсэд 2013 онд Нобелийн физикийн шагналыг өгсөн байдаг. Олон нийтэд бурхны бөөм гэж алдарсан ч физикчид энэ нэршил нь тийм ч дуртай биш. Аль бие усны нэршил нь Хиггсийн бозон юм. Харин яагаад бурхны бөөм гэж алдарсан нь маш сонирхолтой. Петер Хиггс хэмээх онлын физикч бөөмсийн массыг нь бүрдүүлэх нөхцөлийг олгодог нэг онцгой орон байдаг гэдгийг таамаглаж бас энэ орны үүсгэж буй нэг цоошин игэл бөөм байх ёстой хэмээх онолыг айл 1960-ад оны сүүлээр дэвшүүлсэн байлаа. Энэ онол дээрээс үндэслэн физикчид энэ игэл бөөмийг илрүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байв. Онол томьёо болон тооцоололд ямар нэг алдаа байхгүй ч энэ игэл бөөм нэг л баригдаж өгөхгүй байлаа. Ямарваа нэг игэл бөөмийн оршихуйн талаар тодорхой таамаг гарч ирснээс хойш дунджаар 4 жил, хамгийн ихдээ 10 жилийн дотор илрүүлэгчдээр баригддаг байсан юм. Кваркууд, лептонууд болон нейтриног илрүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан туршилтын физикч Леон Ледерман 30 жил өнгөрчгөөд байхад ердөөсөө баригдахгүй байгаа энэ бөөмийн талаар нэг ном бичиж орхидог. Нэр нь God Damned Particle буюу хараал идсэн бөөм, эсвэл бурхны шидэгсэн бөөм гэж байв. Гэхдээ номыг хэвлэлтэнд оруулсан газрын редакторын шахалтаар гарчганда жаахан засалт хийснээр ийхүү бурхны бөөм хэмээн алдаршсан байдаг. Тэгвэл энэ Хиггсийн бозон гэж яг юу юм бэ? Тэгэхээр бозон бол хүч дамжуулагч бөөм гэж дээр ярьсан.
Бозонууд материйг бүрдүүлэгч масстэй бөөмс хоорондын харилцан үйлчлэлийг зохицуулдаг. Ер нь материйн хамгийн үндсэн онцлог бол түүнд байх масс буюу жин юм. Гэтэл Эйнштейний томьёон дээр энерги болон масс чинь үнэндээ нэг дэргэний хоёр дугуй юм а гэж гардаг. Массыг энерги болж хувирах үзэгдлийг бид амархан ажиглаж болно. Энэ тухай энерги гэж юу вэ гэсэн бичлэгээр зөндөө ярьсан. Харин энергийг масс болон хувирах үзэгдлийг ажиглах маш хэцүү. Энэ үзэгдэл нь их тесрэлтийн дараахан Хиггсийн орон үүсэх үед болсон гэж өмнөх бичлэгээр бас ярьсан. Тэгвэл Хиггсийн орон гэж юу юм бэ? Үнэндээ бол ертөнцийн дээрх бүх материйн тулгуур бөөмс болох стандарт моделийн эгэл бөөмс тус бүрдээ өөрийн гэсэн оронтой. Кварк жишээлбэл кваркийн оронтой. Гулуун бас өөрийн гулуун оронтой. Фотон болохоор цахилгаан соронзон оронтой. Тэгэхээр эдгээр орнуудад өрнөж буй энергийн долгионыг л бид бөөм гэж нийлээд байгаа юм. Угтаа бол ертөнцид бөөм гэдэг зүйл байхгүй. Янз бүрийн орон л байдаг байх нь. Энэ тухай квант талбайн онол буюу квант орны онол гэсэн тусдаа бичлэг дээрээ дэлгэрэнгүй ярих болно. Тэгэхээр материйг бүрдүүлэхийн тулд масстай байх хэрэгтэй гэж ярьсан. Тэгвэл альвэ бөөмсийн массыг нь үүсгэж байдаг нэг орон бий. Үүнийг Петр Хиггс олсон болохоор Хиггсийн орон гэж нэрлэдэг. Энэ орон ертөнцийн хаа сайгүй жигд тархсан байгаа. Тэгээд энэ оронд эгэл бөөмс хэр зэрэг харилцан үйлчлэлд орж байна тэр чинээгээрээ масстай болж байдаг. Жишээ нь фотон Хиггсийн оронтой харилцан үйлчлэлд ордоггүй учраас массгүй байдаг. Тийм болохоор гэрлийн хурдаараа аялдаг гэсэн үг. Хиггсийн оронг энгийн жишээн дээр тайлбарлая гэвэл нэг өрөө байлаа. Хүмүүсээр дүүрэн. Энэ өрөө бол Хиггсийн орон. Хүмүүс нь харин энэ орны энергийн долгион нь. Хаалгаар Quantum Mongolia-гийн хөтлөгч хасаах орж ирлээ гэж бодъё. Хасаах бол эгэл бөөм. Хасаах их алдартай болохоор хүмүүс түүнтэй ярилцахыг хүсэж байна. Хасаахын ярих дуртай хэлэх үү хүмүүсээр хүрээлүүлээд ярьж эхлэв. Хүмүүс түүнийг тойроод бөөгнөрч эхлэв. Энэ бөөгнөрлийн үр дүнд хасаах жаахан жин нэмжиглээ. Өөрөөр хэлбэл эгэл бөөм өөрийн массыг олж авлаа. Тэгвэл хаалгаар би орж ирлээ. Би бол гэрлийн бөөм буюу фотон. Намайг хинч танихгүй болохоор бас би өөрөө ч хүнтэй нэг ярих сонирхолгүй тул хүмүүсийг сүлжээд бөөгнөрл үүсэхгүйгээр гараад явчихлаа. Тийм болохоор массгүй гэсэн үг. Одоо харин өрөөнд хинч орж ирээгүй байна гэж төсөөлье. Гэхдээ нэг хов жив хүмүүсийн дунд тархсан байлаа. Гаднаас хүн орж ирээгүй ч өрөөнд байгаа хүмүүс өөрсдөө нэг газар бөөгнөрөөд гэж юугийн шинэ бичлэгийн талаар маргалдаж эхлэв. Энэ үүссэн бөөгнөрлийг л харин Хиггсийн бозон гэд байгаа юм. Амархан сонсогдож байгаа биз? Тэгвэл яагаад хараал эзэн бөөм гэд байсан юм бэ? Учир нь харагдаж байгаа шиг тиймч амархан биш. Энэ бөөм асар богинохон хугацаанд үүсээд тэр доор буцаад алга болчихдог учраас илрүүлэхэд маш төвөгтэй байлаа. Үүний тулд дэлхий дээрх хамгийн том машиныг босгох шаардлагатай байв. Авраг хаадрон мөргөлдүүлэгч. Авраг гэдэг нь одоогийн байдлаар хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том төхөөрөмж учраас. Хаадрон гэдэг нь дээр ирсэнчлэн хүнд бөөмсийг хэлж байгаа юм. Жишээ нь протон. Мөргөлдүүлэгч гэдэг нь мөргөлдүүлнэ гэсэн үг. Тэгвэл яагаад заавал мөргөлдүүлнэ гэж? Учир нь квант механик бол маш жижигхэн ертөнц. Танд нэг машин байлаа гэж бодъё. Моторыг нь судлахыг хүсвэл та эрэг шуургыг нь эргүүлээд л задлчихна. Тийм үү? Гэхдээ квант ертөнцид эрэг шуургыг нь олох тийм ч хэлбэр биш. Энд тодорхойгүй зарчим үйлчлэнэ. Тийм болохоор одоогоор бидний хийж чадах хамгийн оновчтой шийдэл бол хоёр ширхэг машиныг асар хурдтайгаар хооронд нь мөргөлдүүлээд тэр мөргөлдөөнөөс ийш тийш цацарсан, бутарсан хэсгүүдийг нь илрүүлж түгээд тэр дундаас хэрэгтэй мэдээлэлээ олох. Тэгэд үүнийг хийхин тулд бидэнд бөөмийн хурдсахуур болон атом мөргөлдүүлэгч хэрэгтэй. Янз бүрийн улсад янз бүрийн мөргөлдүүлэгч байдаг ч одоогоор хамгийн том нь авраг хаадрон мөргөлдүүлэгч юм. Энэ машины ажиллах зарчмыг нь товчхон тайлбарлая гэвэл энэ хурдсахуур нь газраас 100 м-ийн гүнд баригдсан 27 км-ийн урт тойрог хэлбэрийн хонгилд байдаг. Янз бүрийн энергийн долгион болон цацаргалтаас хамгаалахын тулд ийхүү газар дор барьсан аж. Тэгвэл бөөмийг яаж хурдсгадаг юм бэ? Энэ туршилтанд ихэвчлэн ертөнцийн дээрх хамгийн энгийн атом болох ус төрөгчийг ашигладаг. Эхлээд ус төрөгчийн атомаас электрон болон нейтроныг салгаж аваад ганцаар үлдсэн протоныг нь багцаар хурдсахуур руу илгээнэ. Протон нэмэгц нэгтэй учраас цахилгаан орныг нь ашиглаад нарийн инженерийн шийдлээр түүнийг аажмаар хурдсгаж эхэлдэг. Бөөмийг хурдсахуур дотор тойрог хэлбэрээр явуулахын тулд хурдсахуурын ханыг тусгайлан бэлдсэн супер соронзоор хүрээлсэн байдаг. Энэ тусгай соронзонд цахилгаан өгөх үед
итгэмээргүй их соронзон орон үүсдэг ба үүний тусламжтайгаар хурцж буй бөмбөдийг тойрог замданд тогтоон барьдаг юм. Эдгээр соронзон цагиргуудын тусламжтайгаар хурдаа авсан бөм секундэд хэдэн мянган удаа тойрог хийж чаддаг. Энэ соронзуудын нийт нөлөө нь дэлхийн соронзон орноос 150 мянга дахин хүчтэй. Мэдээж ганцхан хурцгуур байхгүй. Шат дараалалтай хурцгуурууд байдаг бөгөөд эхний шатанд гэрлийн хурдны 3/1-т нь, дараагийн шат дээр 70% нь, эцэст нь сүүлчийн цагираг дээр ирэхэд гэрлийн хурдны 99.99999 хүртэл хурдуулах боломжтой. Мэдээж масстай бит гэрлийн хурданд хүрэх боломжгүй. Харин протон бол хаадрон буюу хүнд масстай бөм. Эйнштейний томьёоны дагуу масстай битийг гэрлийн хурданд дөхүүлэх тусам масс нь бас нэмэгдэх ба тэр чинээгээрээ асар их хэмжээний энерги ялгарна. Энэхүү энергийг тогтоон барихын тулд хурцгуурын ханыг супер дамжуулагч материалаар хийдэг. Ийхүү дулаанаа гадагшаа алддаггүй. Тэгвэл супер дамжуулагч гэж юу вэ? Дамжуулагч болон тусгаарлагч бодисуудын талаар бид транзистор гэж юу вэ гэсэн бичлэг дээрээ ярьсан. Хагас дамжуулагч бодисоор транзисторуудыг хийдэг ба үүний тусламжтайгаар бидний мэдэх бүхий л цахилгаан төхөөрөмжүүд ажилладаг. Харин супер дамжуулагч бодис нь энергийг ямар ч алдагдalgүйгээр шууд дамжуулдаг ба ямар ч эсэргүүцэлгүй учраас октоосоо халдаггүй. Гэхдээ бодисыг супер дамжуулагчийн шин чанартай болгохын тулд асар их хүйтэн температурт хөргөх шаардлагатай. Үүний тулд тусгай вакуум орчныг бүрдүүлэх шаардлагатай ба товчхондоо бол хүйтэн хിവэр нь хадгалахын тулд шингэн гелийг, хөргөхийн тулд харин азотын хийг ашигладаг. Хасах 271 Цельсийн градус хүртэл нь хөргөнө. Бараг л абсолют тикхэм буюу үнэмлэхгүй тикхэм. Тийм ээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн том хөргөгч бөгөөд задгай сансраас ч хүйтэн. Заримдаа бүр яг эсэргээрээ. Жишээ нь хурдсан бөмс хоорондоо яг мөргөлдөх үед нарны цөмөөс 100 мянга дахин халуун хэмт хүрэх тохиолдолж гарна. Ийхүү атом бөмсийг хоёр эсрэг зүгт хурдлуулсаар гэрлийн хурданд дөхөөд ирэхээр нь хооронд нь мөргөлдүүлж үүссэн тэг тесрэлтийг нь атлас хэмээх авраг илрүүлэгч болон бусад 3 том мэдрэгчүүдийн тусламжтайгаар судлаж өөрт хэрэгтэй мэдээллүүдийг бид олдог байх нь. Мэдээж хурцсах бөмсийн хэмжээ, мөргөлдөөнөөс үүсэх энергийн хязгаар нь тодорхой. Ямархуу төрлийн туршилт хийхээс шалтгаалаад өөрчлөгдөнө. Дэлхийн хамгийн шалгарсан эрдэмтэд эдгээр тооцооллуудыг хийдэг. Бас энэ мөргөлдөөнөөс гарсан мэдээллүүд асар их хэмжээтэй болохоор энэ бүгдийг задлан шинжлэх, судлаад боловсруулах нь бас нэлээд төвөгтэй ажил. Тийм болохоор хамгийн өндөр хөгжин суперкомпьютерүүд, квант компьютерүүд болон хиймэл оюун ухаануудыг ашигладаг. Нэрээ дашрамт хэлэхэд өнөөдөр бидний хэрэглэж буй интернет сүлжээний үндэс суурь болох HTML кодыг анх суурьнд зориулж зохиосон байдаг. Тийм ээ. www буюу World Wide Web энд анх үүссэн юм. Түүхэн дэх анхны вебсайтыг суурьнд ажилладаг эрдэмтдийн мэдээллийг солилцоход зориулж бүтээсэн байдаг. Энэ олон эрдэмтэд энэ олон жилийн турш ертөнцийг танин мэдхийн тулд тархиа шавхсаар амьдралаа зориулсаар ирсэн. Материйг бүрдүүлэгч тулгуур бөмс буюу игэл бөмсийн стандарт моделийг гүйцээхийн тулд туулах ёстой зам ахиад зөндөө байна. Их нэгдлийн онол буюу бүх зүйлийн онол хэмээх байшинг барихын тулд суурийг нь бүрдүүлэх нэгэн тоосго дутуу байсан нь Хиггсийн бозон байсан юм. Материт массыг олгож буй энэ бөөмийг илрүүлснээр физикийн салбарт ахиад зөндөө хаалга нэгдсэн. Гэхдээ адал явдал дөнгөж эхлэж байна. Учир нь ертөнцийн 95% нь харанхуй хിവэрэл байгаа. Харанхуй матери болон харанхуй энерги тайлбарлахад харин Хиггсийн бозон бидэнд туслах болно. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд хэрвээ бид Хиггсийн бозоныг удирдах чаддаг болчихвол хязгааргүй энергийг гартаа оруулах боломж нэгдэж магадгүй. Тийм ч учраас томоохон улс орнууд энд явагдаж буй судалгааг маш анхааралтай ажиглаж бас мэдээлэл солилцож байгаа. Бас дашрамт хэлэхэд энэ суурьнд хэмээх лабораторид ганцхан Хиггсийн бозонч биш, өөр маш олон игэл бөмс, антиматериуд гэх мэтчлэн ертөнцийг илүү сайн танин мэдхэд туслах маш олон нээлтүүд төрөн гарсан, гарахч болно. Харанхуй гэрэлтүүлэх гэрэл дөнгөж асч байна. Туулах зам ахиад зөндөө байна. Сүүлийн хэдэн жилд өөр шинэ игэл бөм нэгдэхгүй байгаа нь аврах хаадруу мөргөлдүүлэгч бидэнд хангалтгүй болж байгаагийн илрэл юм. Яг л Хиггсийн бозоныг илрүүлэхийн тулд аврах хаадрууноос өмнөх мөргөлдүүлэгчүүд бидэнд хангалтгүй байсан шиг. Илүү ихийг мэдхийн тулд бидэнд илүү том мөргөлдүүлэгч хэрэгтэй. Тэгвэл эрсдэл нь хэр байх вэ? Онлын хувьд атомыг мөргөлдүүлж байхад хар нүх үүсэх боломжтой гэдэг. Гэхдээ практик дээр боломжгүй. Яагаад боломжгүй гэж байцаарай. Хар нүх гэж яг юу юм бэ? Энийг харин дараагийн бичлэгүүд дээр ярьцгаая. Хамт байгаарай.